Үндсэндээ яг энэ Евразийн эдийн засгийн холбооны одоо худалдааны төр хэлтсэрийг бол том агуулгаар нь бол дэмжиж байгаа. Нэг гурван асуулт байна. Энэ ер нь оруулж ирэхдээ яг сая хэдэн оноос эхлээд явсан яасны ганц хүмүүс сайд бас хэлж л байна л та. Энэ судалгаа хэлцүүлэг янз бүрийн ямар шатанд явсан бэ? Мэдээлэл авахд жишээ нь Монгол Улсын их сургууль, эдийн засгийн сургуулийн судлаач нар худалдаа аж үйлдвэрийн танхимынхны гаргасан дүгнэлтүүд гэдэг нэг янз бүрийн юмнууд байна. Энд одоо орох нь одоо бидэнд бол ашиггүй дэмий гэсэн нэг ийм дүгнэлтүүд гарцсан явж байгаа. За эдрээс гадна эрдэмтэд судлаач нараас гадна бид нар бас энэ үндэсний үйлдвэрлэгч нараас аж ахуйн нэгжүүдээс ялангуяа экспорт хийдэг энэ үйлдвэрлэгч нараас одоо хэлцүүлэг хийгдсэн үү? Тэндээс одоо судалгаанууд авсан ийм асуудлууд байна уу? Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал хөдөө аж ахуйн сайд сая хэлж яана л та чөлөөтөө хязгаарлалтгүй одоо ингээд экспорт хийж байгаа гэж. За яг квот хязгаарлалтгүй болсон. За татвар одоо тэглэх янз бүрийн багасгах асуудлууд бол байх нь бол тодорхой бах. Хэрвээ энэ гэрээ хийгдснээр. Гэхдээ эргээгээд нэг л асуудал яг энэ дээр гараад идэг юм шиг харагдаад байгаа. Ерөөсөө бид нэр тэр нийлүүлэгч байгаа орныхоо стандартыг хангаж чадахгүй юм л асуудал. Тэгэхээр энэ хөдөө аж ахуй яам ер нь цаашдаа энэ гэрээ хийгдэх юм бол энэ стандартын асуудал дээр бид нар ямар одоо чиг баримжаа барьж явах юм бэ? Нийлүүлнэ л гэдэг яг үндсэндээ нөгөө талаас одоо бараанууд орж ирээд байдаг. Бид нэр экспортоо хийх гэхлээр за танаа хоньны мах ийм байна. Ямааны мах ийм асуудалтай стандарт байхгүй учраас хүлээж авч чадахгүй нэ гэдэг ийм асуудал. Энэ цаашд гарах үр дагаврууд дээр ямар одоо арга хэмжээ авч ямар одоо шийдвэртэй ажиллагаар төлөвлөж байгаа юм бэ гэж. За гурав дахь асуудал энэ хэрвээ Евразийн эдийн засгийн худалдааны төр хэлтсэрийн төсөл одоо их хурлаар орно. Дэмжигдэхгүй бол энэ цуг явж байгаа засгийн газраас өргөн барьсан агаарын хөлгийн түвш нийлүүлэх асуудал бас энэтэй холбоотой явж байгаа юу? Эсвэл тустай ийм одоо гэрээгээр явж байгаа юу? Гадуур бол бас нэг тийм холбоотой юм шиг ийм мэдээллүүд яваад байгаа. Ийм гурван асуудал байна. За ийм байгаа. Энэ Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр хийя гэдэг санал бол 100% Монголын талаас гарсан саналаа. Тийм учраас бол энэ өөрөө ямар нэгэн Оросын холбооны улстай хийж байгаа бусад яриа хэлэлцээртэй холбоо бол ерөөсөө байхгүй. Энэ бол одоо яг инх төвшин сайд өнөөдөр Оросын холбооны улсад элчин сайд байдаг. Инх төвшин сайдын надад өгж байгаа мэдээлэл бол өөрөө шадар сайд байхдаа 2-3 удаа эдийн засгийн одоо комиссээр очиж танаа холбоотой гэрээ хийя гэж 2-3 удаа санал тавьсан байдаг. Харамсалтай нь хүлээж аваагүй гэж өөрөө хэлдэг. Яг эхэлсэн ярьж эхэлсэн зөвшөөрөгдөж эхэлсэн цаг хугацааг би түрүүн гишүүний асуултанд бол хариулахтай хэлсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт төрүүчийн тэр төрж шатхуунтай холбоотой асуудал бол ерөөсөө л Оросын холбооны улсаас нийлүүлж байгаа дизелийн түлш А92, А80 гэсэн энэ бензинүүдийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд гэрээ хийя гэдэг асуудал яригдсан. Яг тэгвэл Оросын холбооны улс ер нь дайны одоо тулалдааны үед бол гадагшаага бензин зарахгүй гэсэн. Тэгээ Монгол бол бид нар бензин танахаас авахгүй л өөр нийлүүлэх газар алгаа гэдэг асуудлаа тавьдаг. Ингээд нийлүүлэлтээ хэвийн байлгыг ихлээр дахиад энэ геополитикийн нөхцөл байдал их тогтворгүй байгаа учраас Монголын тал өөрөө тогтвортойгоор бензин та нар нийлүүлээч гэдэг асуудал тавьдаг. Тэгэхээр нөгөө тал бол тэгвэл бид нар энэ онгоцны шатхууны чинь бас ингээд тогтвортой нийлүүлмээр байна. Энэ дээрээ та нар ингээд гэрээ хийж өгөөч гэдэг ийм л асуудал яригдсан байх. Яг Евразийн хэлэлцээртэй бол тусдаа шүү гэдгийг гишүүнд хэлье. Тэгээд нэмээд нөгөө процесстэй холбоотой зүйл дээр 3 номерын микрофоныг өгчөөрөө гишүүний асуултанд хариулъя. Худалдааны олон нийтийн хэлэлцүүлэгтэй холбоотой бол нийтдээ 23 онд 2 удаа, 24 онд 2 удаа худалдаа аж үйлдвэрийн танхимуудтай хамтраад за 25 онд бол нийтдээ 4 удаа ингээ 8 удаагийн давхарцсан тоогоор нэг 400 гаруй аж ахуй нэгж оролцуулсан ийм олон нийтийн хэлэлцүүлгүүдийг хөдөө аж ахуй яам худалдаа аж үйлдвэрийн танхимтайгаа бол хамтраад хийсэн. За эдийн засгийн хөгжлийн яамнаас хийж байгаа энэ худалдааны хэлэлцээрийг байгуулахад нь ерөнхий тэнцвэрийн загвар гэдэг загвар дээр эдийн засгийн судалгаа тооцоог бол хийдэг.
бусад та нөгөө Мойсийн багш нарын хийсэн судалгааг асуугаад байгаа шүү. Тэр одоо яг ямар хаанаас захиалгатай судалгаа хийгдсэнийг бол мэдэхгүй. Бидэд бол хамтраад бол судалгаагаа үр дүнгээ харьцуулаад үзье гэдэг бол хүсэлтийг тавьсан. Одоо болтол яг судалгааны үр дүн бол бидний гар дээр нэгт ирээгүй байна. За яг импорттой холбоотой нийт орж ирж байгаа импортын 70% нь түл шатахуун байдаг. Тэгэхээр 2014 онд бид нэр 1 тэрбум долларын одоо хэмжээний түлш шатхууныг бол Оросын холбооны улсаас чинь импортоор авч ирсэн. Энэ хэмжээ 2024 онд 2.1 тэрбум доллар. Тэгэхээр бидэд угаасаа өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байгаа бүтээгдэхүүнүүдээ импортоор авч байгаа. Энэ бусад улстай хийсэн худалдааны хэлцээр дээр ч гэсэн ажиглагдав. Хийж чадахгүй байгаа бүтээгдэхүүний импорт татвартай байсан ч татваргүй байсан ч өөрөө нэмэгдэж байгаа. Бидний зүгээс анхаарж байгаа гал асуудал нь юу гэхээр экспорт нь гаргаж чадах бүтээгдэхүүн дээр л илүү түлхүү анхаарья гэсэн зорилгоор нь хэлцээрүүд явж байгаа. Хэлцээр бол ашигтай хэлцээр байна. За гадаад худалдаа яхахгүй чанар стандартыг худалдан авах тал тавьдаг. Худалдан авах талын хорой зэргийн байгууллагууд ирж магадлан идэвхжүүлж өөрийн стандартыг дэвтэрсэн эсхийг заавал баталгаажуулдаг. Махны экспортыг бид олон жил ярьсан. Бараг 30 жил ярьсан байна. 20 сая 30 сая доллароос гэтэрч үзээгүй. 300 сая долларын экспорт хийдэг болсон. Тэр болгонд л бид энэ стандартыг сайжруулах, үйлдвэрүүдэд хондог хэмжээ сайжруулах ажлууд хийгдсэн. Ялангуяа сүүлийн үед энэ халаал стандарт буюу ислам шашинт орнуудын зах зээл гаргах чиглэлээр маш сайн ажилласан. Ийм учраас одоо Хинтээ аймагт үлдэгдсэн мах 48 цагийн дотор Арабын орнуудад онгоцоор бууж очиж байна шүү дээ. Манай бэлтгэгдсэн мах зүүн өмнөд Азийн зах зээл, Вьетнамын зах зээлд Яманы мах очиж байгаа. Тэгэхээр хувийн хвшлийнхаа нэг их бас хичээсэн. За тэгээд тэр стандартыг хөрвүүлэх хоёр талын хорой зэрмал эмнэлгийн байгууллагуудын бас хийсэн гэрээ протоколууд гэдэг олон зүйл бий. Тэгэхээр ер нь их үр дүн нааштай. Үр дүн ерөөсөө экспортоор. Мэдээж сайжруулах юм байна бидэрт бас. Улам сайжруулах хэрэгтэй. Улам үнэтэй зах зээл гаргахын тулд улам бид өөрсдөө өөрчлөх хэрэгтэй. Бид гэрийн далбараа сайн хийх хэрэгтэй. Улам олон улсын төвшөнд илүү сайн баталгаа гаргах тэм стандартыг нутагшуулсан төлөө бүгдээр явах хэрэгтэй. Тэгэхээр энэ махны экспорт нэмэгдэхээр мал аж ахуйд их том өөрчлөлт гарч байна. Малыг бордож эхэлж байна. Өсвөр малыг тэжээж эхэлж байна. Тэгээ үйлдвэрийн аргаар нялгаанд орохоор гарч байгаа түүх эдийн чанар эрс сайжраад нөгөө арь ширний үйлдвэрүүдийн түүх эдийн нийлүүлэлт сайжирч эхэлж байна. Буюу гэмтэлгүй үйлдвэрийн боловсруулсан арьс үйлдвэрүүдэд ороод эхэлж байна. Мал махын экспорт гараад ирэхээр малчтын орлогод бас их том нөлөө. Зөвхөн аз ноолор биш, мах их том нөлөө үзүүлж эхэлж байна. Тэгэхээр энэ ирээдүй боломжийн хөндөр байна гэж хэлэх гэж байна. Энэ 400 гаруй аж ахуй нэгжүүдтэй хэлцүүлэг хийцэн гэд сая тоож. Зүгээр хэлцүүлэг хийсэн гэдэг нь яах? Хэлцүүлгээс ямар үр дүн гарсан юм бэ? Аж ахуй нэгжүүд маань дэмжсэн юм уу? Хэдэн хувь нь орсон? Тэнд янз бүрийн протокол тэгээд дүгнэлтүүд юу гарсан юм бэ? Дэд ажлын хэсгээр энэ 18 төрийн бус байгууллагын төлөөлөлд оролцоод саналууд гарсан байгаа. Нийтдээ 23 нэр төрлийн бүтээгдэхүүнийг одоо энэ Евразийн чөлөө худалдааны төр хэлцээрээс асуулъя гэдгийг санал явсан гарсан. За энэ саналыг бол бид нэр эдийн засгийн хөгжлийн яамд уламжилсан байгаа. За энэ хэлцээр яваад одоо сүүлийн хэлцээрээр тодорхой тооны бүтээгдэхүүнүүд дээр тодорхой тоо хэмжээний квот татварын тарифын хөнгөлт бол гарч ирсэн. Тухайлах юм бол хуурай сүүн дээр одоо 1500 тонныг оруулъя гэдэг ийм эцсийн байдлаар шийдвэр ирээд байгаа. За түүнчлэн улаан буудан дээр бол 50,000 тонныг 375% татвартай оруулъя гэдэг ийм шийдэл ирсэн байгаа. Тэгээд одоо эцсийн сүүлийн ирсэн мэдээлэл бол ийм байдалд хүрээд өгсөн байж байгаа. Үндснийх аж ахуй нэгжүүдийг хамгаалах ийм бодлогыг бас давхар авч явах хэрэгтэй. Жишээлбэл өндөг гэхэд бид нар 90 сая өндөг импортлох үр хүлээж байгаа. Тэгэхээр энэ 90 саяга би шууны энэ холбоо өндөгний аж ахуй хийж байгаа компаниудад өгч гэж. Өөртөө үйлдвэрлэж байна. Эдгээрээс импортаа давхар авч яваад нэг үнийн бодлогоо барай авч байгаа. Ингүүл одоо доктортой байдал буюу үйлдвэрлэлийнхаа яма зохицуулаад явчих болцоотой болов. Энэ мэтлэнгийн дандаа холбоодтойгоо тэдэртэй энэ давуу байдлыг олгосон, хамгаалтыг хийсэн иймнүүдийг явуулна. За нөгөө талаас энэ сая засгийн газар дээр ерөнхий сайд үүргөөд энэ бүсийн одоо хөгжлийн бодлоготой холбоотойгоор салбарыг хэрхэн хөгжүүлэх үе чиглэлээр энэ татварын ээж бүрэн одоо реформ хий гэдэг үүрэг тэр төслийг бэлтгэдэг сангийн яамд хөгжлийн яамд үүрэг өгсөн гэдэг ажиллаж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бид нар хамгаалах юм татварын
зохицуултуудыг хийх болцоо бас байгаа.